Хөтөлбөрийн дараагийн онцлог үйл явдал зүүн хойд Азийн бүс нутагт болж байна. Бүгд найрамдах Хятад улсын ерөнхийлөгч Ши Жинпин бүгд найрамд гарчилсан Солонгос улсад 7 жилийн дараа айлчилж байна. Энэ удаагийн айлчлалаар хоёр талын харилцаа үр дүнхөөс илүүтэйгээр дотноссон дүр зураг ажиглагдаж байна. Айлчлалын үеэр Ши Жинпин хойд Солонгосыг бүх талаар дэмжиж гадны ноёрхол болон цэрэгчлэлтийн эсрэг хамтдаа зогсно гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Гадны ноёрхол гэсэн энэхүү үгийн сонголт нь нөгөө талаар анхаарал татж байна. Учир нь хэрвээ эзлэн түрэмгийл гэсэн үг ашигласан бол энэ нэг талаараа Орос улбооны улсыг шүүмжилсэн хэрэг болох байсан. Тэгвэл дэлхий дахинаа нэг улс ноёрхохын эсрэг хамтдаа зогсно гэдэг нь энэ Америкийн нэгдсэн улсад өгж буй дохио гэж үзэж болохоор байна. Айлчлалын үеэр мөн талууд хууль сахиулах, хөдөө аж ахуй, худалдаа болон батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Айлчлалыг өгтөж хойд Солонгосын зүгээс 10,000 тонны жинтэй цэргийн хөлөг онгоц бүтээх төлгөөгөө танилцуулсан нь тэдний батлан хамгаалах чадах хэрхэн өсөж буйн илрэл юм. Олон улсын судалгааны байгууллагын мэдээснээр Пхеньян өдгөө 60 гаруй цөмийн зэвсэгт цэнэг тушуутай болж зэвсэглэлээ улам нэмэгдүүлсээр байна. Вашингтон болон Сөүлийн зүгээс үзүүлэх цэргийн болон эдийн засгийн дарамт нэмэгдэж байгаа нь хойд Солонгосыг Хятад болон Орос улсуудыг бараатахад хүргэсэн. Нөгөө талаас Бээжингийн хувьд Пхеньян Америкийн нэгдсэн улсын нөлөөллийг сааруулах хамгийн найдвартай бамбаа болж байна. Энэхүү харилцаа хамаарлан Ким Жон Унд барууны орнуудын тавьсан хоригийг үл тоомсорлож өөрийн дэгдмийг цаашид доктортой авчулдах эдийн засгийн боломжийг олгож байна. Айлчлалын өмнө бүгд найрамд арчилсан Солонгос улсын Нодон Симон сонины тэргүүн өрөнд бүгд найрамд Хятад улсын дарга Ши Жинпин өнгөрснийг залгамжлан ирээдүйг нээж сорилт бэрхшээлийг хамтдаа туулан урагшилж Хятад Солонгосын уламжлалт найрамдлын шинэ хуудсыг үргэлжлүүлэн бичье гэсэн урт гачиг үххийн өгүүллийг өөрийн нэрээр нийтлсэн байна.